Мэдээлэл хаанаас ирдэг вэ? Мэдээлэл бидэнд олон их сурвалжаас ирдэг. Жишээ нь сошиал медиа, вебсайтууд, ном судалгаа, хүмүүсийн яриа гэх мэт. Гэхдээ бүх мэдээлэл найдвартай байдаггүй. Бид мэдээллийг ангилж баталгаажуулах ёстой. Мэдээлэл гэдэг нь өгөгдөл, үзлэг, туршилтууд, шинжилгээ, судалгааны дүн шинжилгээ, боловсролын үйл ажиллагаа гэх мэт их усрээс гаргасан, боловсруулсан, оновчтой болгосон утга агуулга байдаг юм аа. Мэдээллийг боловсруулж ашиглахын тулд дараах алхмуудыг хийдэг. Нэгт цуглуулах. Бидэнд шаардлагатай мэдээллийг олон их сурвалжаас олж авах. 2. Шүүх ангилах. Шаардлагагүй буруу мэдээллийг хасна. 3. Шинжлэх. Найдвартай их сурвалжийг ашиглаж мэдээлэл хоорондын уялдааг судлана. 4. Хэрэглэх. Судалгаанд ашиглах, шийдвэрлэх, гаргах, шинэ мэдлэг бий болгох гэх мэт. Мэдээлэл яагаад боловсруулах ёстой вэ? 1. Зөв шийдвэр гаргах. Буруу дутуу боловсруулаагүй мэдээлэл дээр үндэслэл алдаа гаргах магадaltaй. Харин боловсруулсан мэдээлэл нь илүү бодиттой үнэн зөв шийдвэр гаргахад тусалдаг. 2. Мэдлэгээ өргөжүүлэх нь мэдээллийг зөв боловсруулснаар ойлгомжтой, ашигтай мэдлэг болон хувирдаг. Энэ нь шинэ ур чадвар эзэмших хөгжих чухал үүрэгтэй. 3. Хурдан үр дүнтэй ажиллах. Боловсруулсан мэдээлэл нь тодорхой хэрэгцээтэй мэдээллийг богино хугацаанд ашиглах боломжийг бүрдүүлдэг. 4. Асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгдэх. Олон төрлийн мэдээллийг зөв ангилж дүгнэлт хийснээр асуудал бүтээлчээр хандах оновчтой гарц олох чадвартай болно. Бодож жишээ. Баталгаажуулахгүй мэдээллийн итгэл олон сөрөг дагууртай буруу мэдээллийг автаж буруу шийдвэр гаргах магадлалтай. Энэ хувь хүний болон бусдын амьдрал сөрөг нөлөө үзүүлж болно. Хуурамч мэдээлэл нийгмийн төвөрөгдөл үүсгэж хүмүүсийн хооронд үл нөхцөх бий болгодог. Дүгнэлт. Мэдээллийн нэгдсэн боловсролт нь бидэнд бодиттой үнэн зөв мэдээлэлээр үндэслэн зөв шийдвэр гаргахад тусалдаг. Тиймээс мэдээллийг үргэлж шалгаж боловсруулж ашиглах нь чухал юм аа. Өнөөдрөөс эхлээ та өөрийн хүлээн авч буй мэдээллээ нэг шүүж үзээрэй.